За сайн байна. Өнөөдөр вебсайтын тухай яриа. За хэрвээ та одоо ингэж жижиг дунд аж ахуй эрхэлдэг байх юм бол муу хувь хүн байх юм бол өөрөө одоо вебсайт хийх боломжтой байгаа. Энэ бол дуртай үед ямар Google сайт нь бол ямар даваа талтай гэвэл та өөрөө бол дуртай үед одоо өөрөө дотор нь өөрөө хийсэн учраас өөрөө өөрчлөлтийг хийх боломжтой. Тодорхой нэг тийм IT өндөр мэдлэг шаардлагагүй. Ингээд Google сайтыг ашиглаж хэрхэн веб сайт хийх тухай ярьцгаая. За тэгэхээр тул эхлээд бид нар Gmail хаягтайгаа ингээд драйвер орно. Бүх зүйл драйвер дамжиж байгаа. За уншиж хооронд ингээд харжээ. За уншиж хооронд. За энэ дэр new гэдэг авчлаар байгаа new дээр дарна. За тэгэнгүүт мог дээр дараад энэ Google сайт гэдэг гарч ирж байгаа. Энэ дээр ингээд дараад Google сайт руу орно. Нэг бол шууд сайт хэсэг Google цагаамгаад орсон ч болно. Ялгаа авахгүй. За ингээд орсон арай нэг ороход амар гэх юм уу шийдлэхэд амар ч юм уу. Яг бичтийгээ тэгсэн чинь урд жаахан манад ах юм аа. За энэ за ингээд ийм юу гарч ирж байна. За бүгдээр одоо юу гэдэг за нэр өгч одоо юу гэдэг за жишээ гэд нэр өгчдгөө. Энэ сайтн дээр жишээ гэд нэр өгч. Оо яа таавч байна. За тэгээд за энэ бол ингээд сайтынх нь одоо хуудас байна тийм ээ. Хуудасных нь одоо нүүр байна. Тайтл гэж ярьдаг бид нар тийм ээ. За тэгэхээр энэ дээр нэрээ өгье. За одоо шил юу гэдэг. За одоо юу гэж нэр өгөх жишээлбэл. За Google сайт хийх тухай гэчихдэг. Google сайт. За ихтэй оршил гэдэг ч юм уу техник утсан тийм ээ. За танилцуулга гэж юм. За энэ хамаагүй би зөвхөн ингэж гол нь сайт хийж байгаа биш ингэж яаж хийж байгааг нь харуулж байгаа тийм ээ. За танилцуулга гэж бичээ. За ингээд багтахгүй байна. Тэгмүүд энийг ингээд татчихна ингээд маш амархан өөрөөр. За одоо энэ дээр ингээд оруулчлаа. Тэгэнгүүт За тэгэнгүүт одоо энэ дээр энэ ард талд зураг оруулах гэж бодъё. Одоо толгой эхлээд бид нөгөө тайтл одоо юу хийж байгаа. Юу гэх юм одоо тайтл нүүрнийхээ эхний сайт хуудасны одоо нүүрийг хийж байна. За энэ дээр одоо зураг оруулах гэвэл татаж оруулж болно. Янз бүрийн аргаар зураг татаж болж байгаа. За одоо жишээлбэл би за одоо энэ дээр юу гэдэг за Google сайтын тухай хийж байгаа чинь Google сайтыг хай тийм холбогдох зургийг хай. Google сайт гэж бичлээ. Тэгээд зургаа би хайж байна. Google сайтд холбогдох зураг байна нөгөө. За нэг ийм зураг гарч. За энийг сонголоо гэж бодъё. Энэ дээр сонголоо. Select. За тэгэнгүүт яг хаа. За ингээд манай ардлын толгой гадарч байна. За энэ нэг adjusting for readability гэдэг энэ гарч. Энэ бол энэ нэг юм однууд яадаг хөр зэрэг бидний энэ бичсэн толгойг энэ толгойн жоохон зохимжгүй толгой болчихжээ. Дахиж одоо хасан жоохон онцгой толгой ийм толгой байдаг баха. Дахиад өөр зураг авъя. За ийм зураг авч. За ийм зураг авч те. За тэгэхээр зэрэг энэ нь болохоор зэрэг энэ дээр ингэж харагдахаар энэ тохируулгыг хийдэг гэж байгаа. За ингээд бид нар бол ардлын зургууд нь бол апплод хийж компьютер дээр байгаа зургууд дээрээс апплод хийж оруулсан ч болно тийм ээ. Нэг бол одоо саяхан байдлаар ингээд хайгаад оруулж болох нэ. За дараагаар нь энэ толгойн хэд маяг гэж энэ энэ том байж болох нь. За энэ баннер маркийн иймэрхүү байж болно. Нэг бол ерөөсө зүгээр нэг ийм багийнхан жижиг толгой байж болох юм тийм ээ. За ингэ толгойгоо хийчлээ тийм үү. За одоо дараагаар нь за баннер маягаар явуулчих. За одоо дараагаар нь юу их хөр зэрэг за дараагаар нь юу ихээр зэрэг бид нар за доотлолт нь оруулнаа. Доотлолт нь одоо за одоо Google сайтын тухай нэг юм оруулъя те. За Google сайтын тухайг бичээд тэгвэл
Тексттэй дараад ингэж бичих нь тийм ээ. За Google сайтын талаар гिच тийм ээ. За талаар гिच. За ингэж оруулчлаа. За энийг бол бид нар ингэж янз бүр бас байлгаж болно. Нэг иймэрхүү болгоод болгочих. За тэгэнгүүт энэнийхээ сайтын ингэж биш юугийн томруулыг бол тексттэй томруулыг шууд энэ дээр нь дараад за иймэрхүү. Өөрөөр маш хурдтайгаар ингэж хэлэх боломжтой байгаа. За доотлолт нь одоо бид нар зураг оруулыг бол ингэж зураг татчихна. Зураг оруулыг бол дахиад дөрвөчтэй адилхан тийм дөрвөчтэй яг адилхан байгаа. Бид нар одоо юу гэдэг нь за одоо нэг за нохооны тухай зураг оруулыг бол dog гэж бичих таад тийм ээ. Dog гэж биччихье. За ингэ нохооны зургууд гарч ирж байна. За ингээд зураг яах нь ингээ оруулчлаа. Хэрэг зургийг жаа томруулъя гэвэл ингээд томруулж олно. Жижигрүүлъя гэвэл ингээд жижигрүүлж олно. За жаахан хажуу талаар нь тавьяг бол ингээд зөөгөөд ээж олно. Өөрөөр хэлбэл энэ яаж л одоо сайт хийхэд одоо яах шаардлагатай вэ? Тэр маш юм энгийн хурдан. За энэ уурал хаяг гэж ярьдаг тийм бид нар тухайн одоо вебсайтынх нь нөгөө интернетийн хаягаар ямар нэг юм оруулж болно. За одоо жишээлбэл бид нар зар мэдээгээ сонин байдаг ч юм Монголын зар цэгийн минь гэдэг сонин тухайн мэдээлэл оруулах гэж бодъё. За тэгэнгүүт ингээ гаад ирсэн тийм ээ. За ингээд нэмчлээ. За ингээд за одоо ингээд зар цэгийн минь тухай ингээ гарч ирж байна. За дараачих нь юу вэ? Бас түүчтэй адилхан ингээд бас өөрийнхөө зураг компьютер дээр зурагч юм уу одоо юу ч гэдэг тийм бүх мэдээллийг ингээ татаад оруулж болно. За энэ мэдээлэл Drive-аас ашиглаж юм оруулж болох нэ. За одоо Drive-аас жишээлбэл одоо нэг Word дээр бичсэн ч юм уу одоо нэг текст оруулъя гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол одоо бид нар ингээ Drive руу очлоо. Ингээд нөгөө юугаа сонголоо. Татах гэж байгаа юм сонголоо. Тийм ээ. За тэгэнгүүт insert гэдэг энэ дээр дарах юм байна. За тэгэнгүүт ингээ сайн бичиг онж аваад ирчин тийм ээ. За ингээ сайн бичиг онж аваад ирлээ. За энийг жаа томруулъя. Нэг том бичиг онж байсан. Бүр ингээ томруулчихъя. Тэрээд орж жаахан гацаад ах шиг байна. За ингээд яаж өөрөөр томруулнө уу, жижигрүүлнэ үү одоо тэгээд ингээл юу ч ингээд татаж ингээ оруулаад иж болох нэ гэдэг л харуулж байгаа байхгүй юу? Ийм хурдтайгаар ингээ бичээд иж болох нэ. За дараа нь юу вэ? Бас Drive-аас шууд татчихсан бас фолдерд бас бичиг татаж болох нь байна. Тийм адилхан сайхтай адилхан. За YouTube-ийн хэрэг бичлэг татахаар болвол за одоо юуны тухай гэдэг. За жишээлбэл за юуны тухай жишээлбэл за Дональд Трампын тухай бичлэг оруулах гэсэн. Дональд гэж бичлээ тийм ээ. За ингээд Дональдын ингээд энэ юу гэж нэг юм видео гараад ирлээ. За эндээс ингээд татлаа. Би гол нь видеог хамгаан татаж тавьчдгийг гэдгийг харуулад байгаа байхгүй. За ингээд нэг юм бичлэгийг томруулаад төрүүлжтэй адилхан зурагтай адилхан томруулж болно, жижигрүүлж болно. Энэ миний интернетээ хурд муу байгаа учраас би хурдан авч чадахгүй. Тэрс интернетээр хангалттай байх юм дээрээс маш хурдтайгаар тийм ээ. Одоо орой болчихсон учраас интернетээ хурд унчаад нэр үдээс өмнө бол маш хурдтай ажиллах боломжтой байгаа. Тэгэхээр энэ бол яаж одоо ингээд өөрчлөлт болж байгаа юм. Ингээд юу л тавьж болно. За одоо дараачих нь юу нөр орё пэйж гэж байна тийм. За энэ пэйж яаж үүсгэх вэ? Сая бид нар нөгөө эхний хуудас танилцуулга гэдэг хуудас үүсгэн. За одоо пэйжийг л ингээл үүсгэх. За пэйж 1 гэдэг хуудас 1 гэж тийм ээ. Хуудас 1. Ингээд маш хурдан үүсгэж байгаа. За ингээл тийм ээ. За нэгдүгээр хуудас үүсгэх. Дахиад хуудас 2. Хуудас 2. Ингээд хуудасд одоо вебсайтанд хэдэн хуудас вэ? 10 хуудасд бол ингээд маш хурдан үүсгэж болж байна тийм ээ. Хуудасуудыг тийм ээ. Тэгэл хуудас руу ороод яг нь нэр мэрээ одоо дараа нь өөрчлөлт зураг нэг татаад явчих толгой болгоо бичээл тий. За би 3 хуудас оруулчих. Хуудас 3. За тэгээд ингээд яасан чинь хуудас 3-ыг бүр дээш нь татвар бол маш амархан татаж болно. За одоо ингээд би юу яаж болж байгаа энэ хараа ингээд сая ихний хуудас чинь энэ хуудас байна. Тий. Одоо хуудас 1, хуудас 2, хуудас 3 болоод ирсэн бол за энэ за хэрвээ бид нар хуудас 2-ыг одоо энэ чинь ингээд тавья гэвэл ард талд нь ингээд оруулах гэвэл ингээд одоо хуудас 2 энэнийхээ цааталд орчих тийм ээ. За хэрвээ бид нар хуудас 3-ыг бүр дээд талд нь гаргах гэвэл маш амархан. Энэ дээр ингээд дарж байгаа л ингээд тавьчих. Тийм үү? Бүр хуудас 3-ыг бол home landing page гэж яриад байдаг шүү дээ. Вебсайт дээр оронгууд гарч ирдэг хуудсыг landing page гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм болгоч болно. Тэгэх юм бол одоо landing page-ний байшингийн зурагтай авах шиг байна. Тэгвэл